Сая өнгөрсөн 7 хоногт нийслэлийн 2040-ыг ярьсан. Тэн дээр 24 том ягацл нийслэлээр гэхэд 250 их найдын хөрөнгө оруулалтын асуудал ярьж ил. Энэ бол ерөөсөө угаасаа бүтэхгүй тоо. За одоо бид зүгээр одоо ингээ харахад бид нөгөө маш их том нийслэлийн төсөв томорцсон байгаа боломж харагдаад олон зээл юм бүтээж хотын даргын хувьд тэгээ тэр тоон дотор бол бид маш аятайхан байна. Энэ бол сайн цагийн бас ингээд ажил төрөл аятайхан яваа үед бол аятайхан харагдаж байгаа. Гэтэл 400 тэрбум төгрөг төсөв нэмэгдэнэ гэдэг чинь бид 2027 хүртэл 3-т байхад 100 гаруй тэрбум төгрөгийн төсөв шууд хөрөнгө оруулалтын дээр нэмэгдэж орж ирэх нь байна шүү дээ. Энэгээр чинь бас маш их мөнгө шүү. Би тэгэхээр энийг нөгөө илүү үгж хэлээд байгаагийнхын хувьд манай төрийн сан дээр байгаа тэр өрийн удирдлагын тасаг жоохон юу ягаарэ. Дотоодоо чадахчаарэ. Бид хитрхи сайн цагийн энэ өнгө аясанд хитрхи өөдрөг яваад тэгээд төсөл хөтөлбөрүүд дээр дутуу төслүүдтэй үлдэгдэл санхүүжилтийн асуудалд орцсон нөхцөл байдалд орохгүй. Энэ аюул бол байнга байгаа шүү. Тэгэхээр хамгийн муу хувилбараа манай өрийн удирдлагын тасгийнхан бодож гаргаж энэ хотын дарга марга биднэрт танилцуулж хэлэх хэрэгтэй байна. Эренбүүдийг бол маш сайн барьж аль хэсгүүд дээр тэр нөгөө цаг хугацааны дарааллууд дээр аль хэсэг төсөл нь аль үдээр явж байхад дараагийн төслөө эхлэх вэ гэдгээ он цагийн дараалал юм хумаа тэр би одоо ерөөсөө энэ орж ирж байгаа материалууд дээр тэр өрийн удирдлагын энэ кэшийн удирдлага юм дээр би нэг итгэлгүй байгаад байгаа. Тэгээ би байн энийг нэхэд байгаа нь ийм учиртай шүү. Хамгийн муу хувилбараа бодооч. Бүх улс орнууд одоо хамгийн муу хувилбараа бодож тооцож тавьж байна. Тэгээ өнөөдрийн байгаа нөхцөл байдал бол бас олон жил ингэж энэ сайхнаар үргэлжлээд явна гэсэн үг биш шүү гэдгийг би энэ бүр дахин одоо онцгойлж хэлмээр байна. Одоо ингэж хэлэхээр нөгөө том ажил хийх гээд яваад байгаа хүмүүс дээр ингээд нэг жон гэсэн ийм илүү харагдаад байдаг л да. Тухайн үедээ бол гэхдээ хэлэхгүй бол болохгүй байна. Тэгээ энийг би бүлгэн урал дээр хэлсэн асуулт болгож хэлээд одоо энэ удаа би зүгээр санал байдлаар хотын дарга орж ирснийг ингэж хэлж байгаа. Тэгээ энийг би энэ өрийн удирдлагын маш том хариуцлагатай байна шүү. Бид нэр одоо сангийн яамны төвшөнд олон жил тэр зээл тусламжийн дээр ажиллаж суудсан сангийн яамны төвшөнд ямар хүмүүс орж ирж байгаа юм. Бид тэр хэмжээнээс нэг дутхгүй хэмжээнд энэ төсөв санхүүгийн асуудлууд ярьдаг болж байна. Тэгэхээр энэ дээр чадваржаарай мэдээлэл юм хумаа олон улсын зах зээл юм хумын нөхцөл байдлыг сайн хараарай л гэж одоо энэ дээр захиж хэлье. Жилийн 140-50 тэрбумын хөрөнгө оруулалтын шууд нэмэгдэл гэдэг бол бага мөнгө биш шүү. Бага мөнгө биш шүү. Тэгэхээр энийг манайхан анхаарна үстэй л гэж би ингэж дахиж бүр онцгойлон анхааруулж хэлье. Өөр юмнууд байна. Энийг орхиё.